хэмжээтэй байх уу, сүүгүй байх уу? Цусараа тэгэлсэн хаашаа янзын найл гэж салдаггүй хар шаар бай нэг юм ч одоо. Сүүтэй юу, сүүгүй юу? Одоо сүү байдаг юм бол хийчихээ штэ тэр чинь. Сүүтэй байвал зүгээр л байлгүй даа ч одоо хаашаа. Аяган ямар хэмжээтэй байх уу? Аяган янз бүрийн аяга. Ямар аяг байгаа тэр аяганда чи өөрөө мэдээд хийгээд аваад ирээчтэй ч одоо. Юу яг доор нь дийц тавих уу, тавихгүй юу? Цусараа тэгэлсэн. За энэ тийцгүй надад тийцтэй аваад ирлээ чи. Дийц. Та аягаа голоод байгаа юм байна штэ, уучлаарай. Тэгвэл ингээ аяганы оронд нэг том хэмжээний вокал нь тэгээд ирээ. Вокал. Нэртэйгээр нь хороомд хийгээд аваад ирвэл зүгээргүй юу хүүгээ? Хороом гэж юу л би хоёулын чи вокал нь тэгээд ирээ л да. Тэгээ энэнд вокал нь надаа хороомд хийгээд аваад ир. Хороом гэж хоёуланд ч л вокал нь тэгээд ирээ гэж бодож байна. Арвин орно. Юу яг уу хүүхдийн нэмбийг яг уу дийсэн дээр тавьчих юм уу эсвэл амсар дээр нэвтэйхэн тогтоочих уу? Хоншоор дээр нь тогтоогоод аваад ирвэл зүгээргүй юу хүүгээ? Хоншоор дээр нь уучлаарай. Хэдэн граммын вокал байл болох уу? 42 арьц байр. 42 юу гэсэн үг вэ чи? Халбаг хэрэгтэй л үсттэй тийм ээ? Халбаг. Тэгэл тэр халбагыг чинь авах гал түрүүр нь ухаал гараа хийгээд тогтож яах уу? Тийм их хэрэгтэй юм бол хажууд нь скотчтой аваад ир. Юу ус нь халуун байх уу, бүлээн байх уу? Бүр буцламгаа шал талуун байвал ямар вэ? Хоолой гүрэгээ түлээд ууж орхий тэр чинь. За тий одоохоо ганцхан минут хүлээж байгаа сонголт бол ариун байгаа шүү. Дуртай цүнхээ авч болно. Миний дэ үзээрэй заяа. Энэ хороом гэж ямар аяг байдгийг. Харвас хөдөөний улсууд болохоор хилэг барьж байгаа байхгүй юу? Харин тий. Найл гэсэн юм чи. Одоо гарч ирээд бас тэгнэ. Миний энэ цүнхийг авал зүгээргүй юу? Үгүй энэ цүнх зүгээр юм уу? Чи бараг өөрөө дотор нь багтаад орчмаар юм бай дээ. Үгүй энийг ав. Үгүй энэ зүгээр юм уу? Хөрх алг цүнхтэй. Гоё ингээл чирээд цусараа тэгэлсэн. Энэ цүнх хүн дугуйтай зүгээр тий. Юу яа? Миний дүндээс хичээлд бол энэ цүнх зүгээр тий. Би энэ вокал нь тэгээд тэрийг ганцхан минутаа юу их вэ хүүгээ? Аба энийг авъя. Тэр алга нь хөөрхөн биш юм уу дааж яа да. Вэ энэ гоё гад дээ. За. Ошхон зүгээр нэг цүнх аваад явж үзье. Миний найл гэсэн юм чи одоо хэдийдээ гараад ирдэг байна. Одоо бас гарч ирээ айл тэгнэ. Чи одоо зөв сонголт хийжээ. Энд нь сайхан бор явангээ хийгээл явахгүй юу? Энд нь сайхан борт хийгээл найз нартай нэгнээр нь тарааж өгөөл. Нэрээ гоё шунаад. Сонголт маш зөв бэ. Тэгээ яг чи та авах гэж байна уу? Авъя. Хүүхэд л сонирхоод байгаа маа. Авъя. Асууч. Брендийн цүнх шүү дээ. Энэ авъя. Ямар үнэтэй цүнх вэ хүүгээ? Энэ шин загвар 4 сая 800. Чи сая хэд гэвэ хүүгээ? 4 сая 800. 4 сая 800? Тий. Одоо энэ цүнх үү? Тий. Гүн чи ямар ичтэй болохоор тийм үнэтэй цүнх байна? Машинаас үнэтэй цүнх байх уу энэ ч одоо? Энэ цүнхийг чинь авсан хүн яах юм? Ингээд аваад сэгсэрхээр тал дүүрэн адуу мал тан цагаа өргөөгөр босоод ирэх үү? Энэ цүнхийг барай явж байгаа хүн үлдэхгүй, даахгүй, өвдөхгүй, тангахгүй амьдраад байж чадахгүй. Чи брендийн цүнх. Өнөөдөр монголчууд яаж амьдарч байгаа вэ? Хитэн төгрөгийн цалин аваад хаанаач хүрэхгүй амьдраад явж байгаа чи. Сайн байна уу? Миний тавилт цүнх байна. Байлгүй ганцхан минут. Одоо хуучлаарай ганцхан минут. Таны цүнх. За баярлалаа. Та манай гişүүн баха тийм ээ? Баярлалаа. Өөрөө сая ямар үнэтэй цүнх авав? Би яхаа 5 саяар цүнх авлаа. 5 сая? Тий. Битээ яваад. Хой. Наа чин дуурчд байна. Хамсаатнууд. Таныг би мэднэ. Тэр жил намайг Улаанбаатароос дорж ирэхэд яг юм хитэн залуус хүнсний хорийн үүдэнд бөмбөг хаашаа орсон бай гэж нэг тоглуулаад. Үгээд мөнгөө тавиад бүр алдаад байсныг яана. Тэгс нэг ийм эмгтэй ирээд мөнгө тавиад бүгдийг аваа явсан. Дараа нь сэргийлэлээр очисон чинь хамсаатнууд байсан. Та нарыг мэднэ. Та чи. Би мэдчихэв. Телевиз дууд. Заава. Уучлаарай. Одоохоо. Аваад ирсэн.
Сайн байцгаана өрхөм гүтчтэй. TV8 Крис шөнийн тод нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Бидэнтэй цуг байгаараа TV8. Юу болсон юм баха? Гэхдээ энэ хүүхдүүд нэг 30 мянган төгрөгөөр цүнх ав яагаад ороод ирэхгүй юу? Тэгсэн чинь энэ залуу энэ цүнхийг 4 сая 800 мянга гэдэг урч байна. Ийм юм байх уу хүүхээ? Энэ эмэгтэй 5 саяар цүнх аваад гарлаа гинэ. За. Чи юу гэсэн үг вэ? Хуйлдж байгаа байхгүй юу? Надад үнэмшилтэй харагдахын тулд зориуд тийм юм зогсоож байгаа юм. За хоёр байна штэ те. Бидэнтэй цуг байгаараа TV8. Тэгээ юу болсон баха? Энэ цүнхний зургийг та нар сайн харж. Гэхдээ ямар ичтэй болохоор 4 сая 800 гэдэг байна. Өнөөдөр монголчууд бид нар яаж амьдарч байгаа вэ? Хэдэн төгрөгийн цалин аваад хаанаач хүрэхгүй. Хой тормоогоо аваад ур тормоогоо нөхөх нь холгоод амьдарч байна. Гэхдээ тэгтэл 4 сая 800-аар цүнх аваад явах монгол хүн байна уу өнөөдөр? Аха энэ чи брендийн цүнх байхгүй юу? Тэгээд юм бол гадаадын нэг томьёо хэлнэ. Гадаадынхан гэхэд бүр үхэнгээ алдна. Тэр солонгос хоолны газар хамаг мөнгө аваад явна. Тэр хятадууд хамаг юм өгөөл тавина. Одоо бас эдгээр гадаадын нэг томьёо хэлээд хинний цүнх гэнэ Гэхдээ та ойлголтоо наас брэнд шүү дээ. Тэр брэндээ дуудаад аваад ир та нар. Би одоо тэр брэндтэй ч уулзаад яа. Яас. Түрүүнээс хойш брендийн цүнх гэж тэр брэнд нь яасан өндөр үнээр цүнхээ үнэл тавьдаг юм ч одоо. Монголчууд яагаад нэгэнтэй нэг илгэмсүү хандаж болдгоо юм бэ? Яахаараа дамдаад би энийг харахаар нэгдэг. Сайн байна уу? Хөө. Сайн байна уу гिच. Бидэнтэй цуг байгаараа TV8. За. Хүү лавга за уучлаарай найз нь одоохоо. Сайн байна уу? Сайн байна уу? Та цүнх авчихсан Авчлаа. уу? За баярлалаа. Дараа ирээрээ баярлалаа. Уучлаарай тасаа хідэр цуг авч юу? Би сая 5 саяар цүнх. Та надтай цуг байгаараа TV8. Баярлалаа. Чи нэрээ сэргэлээ юм а яаж намайг олж ирвэ? Үгүй. Бид хоёр нэг дэлгүүр хийсэл явж байна. За. Чи хаанаас гараад ирвэ хөөе? Нэрээ найз нь хэлээгүй юм байна шүү дээ. Энэ дэлгүүр найзынхын дэлгүүр. Найз нь ажиллуулж байгаа маа. Чиний дэлгүүр юм уу? Тий. Та яасан? Энэ цүнхээ авах гэж нөө болох гэж нөө? Хүүхэд нэг цүнх сонирхоод байгаа хаа. За. Энэ одоо ямар үнэтэй цүнх гин вэ? Энэ одоо манаас шинэ ирсэн цүнх шүү дээ. Энэ хэд вүлээ? 4 сая 800. Энэ 4 сая 800. Ер нь танаа охинд бол таарна. Гоё цүнх байна аа. Та яах гэж чинь тэгээд авах гэж нөө болох гэж нөө түрүүнээс хойш айгүй хашгирч үзлээ шүү дээ. Орилоод хашгираад авах гэж нөө яах гэж чинь. Би чамайг боогоод өгөө гэж хэлсэн байхаа. Боогоод өг. За баярлалаа. Аваа. Та тооцоогоо яг бэлнээр хийх үү, картаар хийх үү? Бэлнээр хийдгүү яах вэ залуу минь? Одоо хийх үү? Маргааш имэр юм шиг харагдаад байна уу? Одоо хийчих үү? Тэгэн шүү дээ. Эндээс тоолоод авта. За, ариун болтой энийг тоолоод авдаа. 4 сая 800. Таач. Наан чинь хэдэн төгрөг байгааг би мэдж байгаа шүү. Хариултыг нь аваад ирээрэй. Тэгэлгүй яах вэ? Миний дүгийн сонголт зөв шүү. Язгуур харагдана. Брэнд бол брэнд. Баярлалаа. Найл гэсэн янзын харшаар байна шүү. Аваа. Машин авах гэж хэлээ үсттэй. За юу машин? Хэл юм бол машин гэж хашаагаар дүүрэн машин байгаа үдтэй ч одоо. Өчтнөө олон машинтай байж ажиллагаа. Өдөрт нэг нь унаал одоо. Тэгээд айлын хашаа хороо мөргөд тоглож хийж одоо цүнх байхгүй шүү дээ. Тэрний оронд нэг цүнх аваач гэж. Хаашаа? Миний найз ганц охиндоо ёстой их анхаарал тавих юм аа. За маргааш уулзна шүү дээ. Нэрэ маргааш уулзч амжихгүй болсон шүү. Юу гэсэн үг вэ лавга? Өнөөдөртөө багтаад нутаг явд юм уу гэдэл. Би дараа ирж байгаа л нэг чам руу ярив. За зүгээрээ дараа ирэхээр нь найз нь чамайг дайлан заяа. Юу гэсэн үг вэ? Би чамайг нэг дайлалгүй. Үгүй би дайлах ёстой. Миний дүү ч гэсэн дараа ирэхээр манай гэрт автагаа цуг очоорой заяа. За баяртай. Сайн яваарай таяр минь.
Юуг ахгүй. Аа. Аваа миний аваа. Наад зүгөө. Хаавынх нь 5 жил сурлуулж хураасан мөнгөөр авсан зүг штэ. Таава. Наад чи брэнд зүг шүү миний охин. Таава. Брэнд мэддэг хүмүүсийн дэргэд өндөр дөргөж аваарай. Таава. Брэнд мэдгүй хүмүүсийн дэргэд бидний бараарай чи. Таава. Таава. Явъя. Хэмэд ийм зүг авсан гэж бидний хэлээрэй. Таава. Хаавынх нь 5 жил хураасан мөнгөөр авсан зүг. Таава. Миний охин 50 жил бараарай мэдүү. Таава. Нагч бидний зүг авах гэж гойшуулаад байгаарай. цэцгэлэндээ Учрыг гэсэн хүнтэйгээ уулзах чаддаггүй. Санснаар болдоггүй хорвоо юм да. Миний охин наад зүнхээ насаараа бараарай. Наад чин брэд зүг шүү. чин ихтэй тонирхлаач харан би хана яаж матхвэ